За энэ хоёрын ялгаа 3-р 6-р тийм ялгын хооронд ялгаа гэх юм бол барилдах дуу гэдэг бол дууны одоо барилдаа буюу 6-р тийм ялгын 5 нөхцөлийн хойно саа дагаврыг залгаснаар үйлдэгчийн дуу 3-р тийм ялгал боллоо гэж зааж байгаа юм тийм. Энэ 3-р тийм ялгал байна. Дэн аян жисүү саатан гэж тэр 5 нөхцөлийн саа төгсөл байх бол тийм ээ. Болоод үйлдвэрийг огтоос хийсэн биш тийм. Зүгээр л 3 тойрог 2 үгийн хооронд нь барилдуулах гэдгийг заасан 6-р тийм ялгал авчиж байгаа гэж. Нэг нь бол үйл хөдлөлттэй юм байна шүү дээ. Тэрвэр инвэр одоо тийм үйл үйлдсэн гэж 3-р тийм. Манай хаарч нь одоо юу вэ? Үйлдэхийн ялгалыг нөхцөл гэдэг үстэй тийм. Үйлдэхийн ялгалыг нөхцөл. За асуулт нь бол намын дүнба динежийн даасрын байна. 7-р тийм ялгалын дот тийм ээ. Дэгнээ буюу шүтэн оршихын дуун гэсэн утга нь тэрний одоо утга юу вэ гэсэн 7-р ялгалыг асуусан. Шүтэн оршихын дуу гэдэг бол ямарваа нэгэн юм дээр шүтэлцэх буюу байнгын утгыг заасан төдийгөөс биш. Үйл хөдлөлийг огтоос заагаагүй гэж. Данаа мэж ба тийм. Дамбын даадасэр. Тийм одоо аваа хэлж байна. Үлгэрлэн хэлэх юм бол хаалааны даа гэж. Окторгууд наран сан гих мэтчлэн дээр жишээл үзэх юм бол гэж. Намхааны ший гэж. Окторгуу бол суурь болно. Ниданы чой гэж. Наран саран бол түн дээр буй юмс гэсэн үг байна шүү дээ. Лаан гэдэг нь ший гамлаа чойгоо шиг. Наран саран гэдэг бол юмс тийм үү. Лаа гэдэг нь бол ямар нэгэн суурин дээр өөр нэг юм оршиж юу үзүүлсэн тийм нөхцөл юм аа гэж хэлсэн. За энэ ч бол хэтэрхий энгийн байна ойлгох тийм. За намьяж одоо хотын даа шиг л байгаарэ. 8-р тийм бол буюу дуудахын дуу гэдгийг утгасан нь юу гэсэн намьяж одоо хотын даа гэж. Юл чавмын барсан гангуунда мингнээ бод бинцээ гэж. Дээр доор дунд ямар ч юмыг гэж юм тийм. Юл гэдэг нь яг ерөнхийдөө хүн амтай байдгаар хэлээд байна л да. Саймгүй ч юм уу эсвэл бурхан шүү дээ. Ямар нэг юм дээр доор ямар ч байсан гэсэн өөрөөсөө тийм үү. Аль нэг юм нэрээр нь дуудахын цагт мингийн та барсан дуу. Нэрийн ихэн адаг завсар гуравт найруулсан бодбаа салждаг шин дуудахыг тодруулагч дуу гэж байдаг гэж. Илэрч хэлэх юм бол аяа нам минь аяа номын найз минь тийм ээ. Хөөе гэдэг ч юм одоо гойлох чааж гэдэг юм тийм. Гэхдээ чи юл чогмэн барсан гэж дээр доод 3 зүйлд хандаж гэж тийм үү. Адил болон дээр доор 3 хандаж. Үүгээр жишээлбэл нь бардан таама нилан шиг байгаарэ. Үүгээр жишээлэл гэсэн үг байна л да. Бардан тамаа гэднээр уншдаг. Дандаа үгийн ихэнд нөхцлүүдийг таньсан байна шүү дээ. Завсар хооронд ордог бас дуудах дуу байдаг байх нь. Заримдаа үгийн төгсөлд нь бас найруулждаг тийм бас байдаг тийм. За асуулт гэж байна. Тэр 8-р тийм болсон тэгээ нөхцөл муу юм уу гэж тийм яг мөн үү гэж асуусан байна шүү дээ. Жаппа бодда дэ гэж тийм үү. Намья инам нэг гэж тийм. Муу юм уу биш мөн. Намья майндэ энэ бол тийм яг биш юм аа гэж. Англи хэлээр яагаад гэвэл пепа салжиж байна. Энэ бол зүгээр л дуудахад ашигладаг гэсэн утгатай шүү дээ. Салжиж тодруулагч гэдэг чинь тийм ээ. Намья парадина сэг ганрунгийн жисүү жаргал шиг. Хэрвээ тийм ядуулын нөхцөл мөн бол гэж хэлж байна тийм. Намья парадина тийм. Мөн юм болвол мэнцэг гармын нэр үг аль нэгний хойно гэж юм. Жисүү жаргал шиг. Хойно дагуулж найруулж бичих хэрэгтэй. Толбох хэрэгтэй бөгөөд. Тогмор жаргал мэдвис бодмаа салжиж дааны 100 мингийн тогмор жаргал гэж юм. Ихэнд нь ерөөсөө холбож бичдэг зүйл байхгүй учраас тийм ээ. Бодмаа салжиж даавуу дуудах дууг бол голчлон мингийн ихэнд холбож бичдэг учраас тийм арга болохгүй гэж үзэх хэрэгтэй гэж байна. Тэ? Холбох дүрмээс хамаарал ерөөсөө юу болохгүй гэж шүү дээ. Тийм аргын нөхцөл болохгүй гэж үзнэ гэж байна. Гэхдээ санскрит хэлний дүрмэн дээр болох дээр эдгээр чинь байдаг гэжтэй. Тийм аргад оруулсан байдаг шүү дээ. Тэр чинь хэ мэ гэдэг үг тийм. Энэ болох дээр төгдөл яг нь жишг болгоод
бичгийн хэлийг тэндээс авсан учраас дөрвөн ер нь төстэй байх хэрэгтэй гэсэн жишээ авсан. Тэгсэн чинь үндэсний өөрсдийнх нь ардын хэлдэг юмд нь яг таахгүй байхгүй тийм. Тийм учраас бичгийн хэлэнд нэг дөрвөн баримт төстэй гэж үзсэн боловч бэлэг төдийгөр тийм юм дотор авсан байж магадгүй тийм. Тийм байж магадгүй. За, подна дээр намья баяна намья жадчлагыг үзсэн дараа одоо асууж штэ. Тодруулж байна тийм. Энийг тэгээ 8 дугаар тийм ялгалын биш л тийм ялгал биш юм бол 8 дугаар тийм ялгал гэж үздэгний учир нь юу юм бэ? Тэнд авч тавьчихсан гэж байна. Учир шалтгаан нь бол бас чинь даа тийм намьядан дамбо донжин оозон дамбада шан дохсоо байдаг. Дуутгүй тодруулагч тэр авьяа гэдэг бол тийм ялгал хийгээ анхдугаар тийм ялгал буюу оозон дамбаа тийм. Нэр төдий үзүүлэх би тийм ялгалаас ус өөр санаа илэрхийлэхгүй гэж байна. Эдгээр тийм боловч гав тэр яг энэ үед бол туулгүй тодруулагч тэр авьяаг шивэржид базандуу. Шивэржид базан гэж байна. Ерөөсөө мэдүүлж таниулсан тухайд энэ нэршлиг нь тусгайд нь тоолж 8 дугаар зүйл дээр тавьсан гэж хэлж шүү дээ. Дог гэдэг чинь бол их яриатай асуудал байгаа шүү дээ. За цифр жүжиг конор гэж 11 нөхцөл чинь аль вэ гэж. За одоо ингээд 11 нөхцөлөөр дуудах гэж байна. Дардуу гэж байна. Жич хураах гэж тийм. Жандууд гэж. Жандууд чимэглэн хураах. Лагжаа гэж байна. Нэг нь хураах, нөгөөд нь хураангуйлах ч юм. Дүд дүүа гэдэг хоёр үг тийм. Дардууг үл жич хураах байж болох юм байна. Жандууд үүдэн чимэглэн хураангуйлах байж болох юм байна. Лагжааг үл яах нь үлдэгдэл жидүүд гэж ялгах хураах тийм үү гардууд бас юу шүү дээ тусгайлах хураах тийм үү нидаа гэдэг нь бол яг хоо ни авья дан авья дэ аваа авья ган авья даг авья энэ байна. За дардуу гэдгийн утга санаа юм байна. Дардуу гэдгийн утга санаа нь Менцик ангийн тал дээр нэг үг ямарваа нэгэн нэр үгийн ардтал таан найруулсан ч гэсэн болно. Түүнд харин жичтэй бол жаржвийн цэгдэгдэн цааш найруулах жишээ ахин цааш найруулах гэсэн. Лар гэж юу ахин ба жич гэсэн санааг тэгээд энд ахин гэсэн санаа ордог шүү дээ. Ахин цаашаа найруулах тийм цэгдэг гэж үгийн нөхөр ба намья буюу тийм ялгал тэргүүтний дотор нь яг нь хураангуйлсан цифрад гэж байна. Үгийн парад гэж тэ шаван жин бусдын эрхэт нөхцөлийг дардуу гэж байна. Тийм байна. Менцик ангийн тарчаар юм. Ямарваа нэгэн нэрийн хойно найруулбал таанчдын найруулсан байна. Тэр тухайн холбогдож байгаа үедээ бол цэгдэг үе үгийн нөхөр болж ордог гэсэн санаа байна шүү дээ. Янна Менцик ангийн тарчаар юм гавдолжин жож харагдсан гэж. Нөгөө утга санаа хэлж байна. Эсвгөөс нөгөө талаар санаа хэлэх юм бол тухайн холбогдож буй нэг нэр үг үеиндээ ямар ч үе байсан тэрэндээ яг тэр мөчд өгүүлж буй утга санаа түүгээр л одоо жүгдөваа гэж төгсгөл хураалж байгааг үзүүлж байна. Төгсгөл гэж байна. За нөхцөлд нэг гомоо хороолоос одоо дардуу дээ гэж хэлсэн байна. Ингэж хэлжээ. Шүн дээр лардын доолоос үг майсон мод мэд юмсан. За энэ ном дээрээс лардын дотор одоо нөгөө доо гэж уурч бүгдээр даа хатуу төгсгөл дээр доо гэж тавьдаг тийм. Тэрийг ерөөсөө энийг илэрхий заагагүй учир санаа юу юм бэ? Хэрэг зэрэг юм уу гэж. За илэрхий үзүүлэн учир шалтгаан гэх юм бол энэ номон дээр бол болчлон Жэнжүүгийн жаваа чадваа юм гэж байна. Давхар 10 үсгийн одоо нөлөөлөл тийм ээ үйлийг үзүүлж байгаа учраас Жэнжүүлээ дүйн парадтан намья намаас үтэн 10 нөхцлөөс бүрдсэн нөхцөл хийгээд тийм ялгалуудыг илэрхий үзүүлсэн байдаг. Дээдэ шин гэж түүнээс бусад минши жамба гэж дан нэрийн суурьаар бүтсэн нөхцлөл хийдийн ялгалуудыг бол дашрам далимд үзүүлсэн байдаг юм аа гэсэн байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр чи нөгөө бөхтөр далаанарууд дооч юм бол нөгөө дагвар 10 үсэг дотор хамаахгүй шүү дээ. Тэр чинь нэрийн суурь үсэг болно шүү дээ тийм ээ. Тийм учраас оруулаагүй гэж юм байна. Яг чимэглэн хураах гэсэн шүү дээ. Чимэглэн хураах гэдэг утга нь юм байж чинь. Чимэглэн хураах гэдэг утга нь бол цэг ачины түмба ментүмбийн цэгжин дэн гэж. Урд хоёр нэршил үг тийм үү.
хоорондоо түнбаа буюу утга санаа нийт одоо эерэг утга санаа илэрхийлсэн байна уу эсвэл эсрэг утга санаа гэсэн үг тийм мен түнбаа цэгжин гэж. Эсрэг байна уу эерэг байна уу ийм хоёр утга санаа илэрхийлсэн эсрэг буюу эерэг хоёр утга санаа илэрхийлсэн урд хойд хоёр үгийг чимэглэн үзүүлсэн гэж байна. Үг гэж байна. Чимэглэн үзүүлсэн гэж байна шүү дээ. Шиам гэж байна. Суур буюу дан шан шиглаа гэж өөр нэгэн утга санаанд хураангуйлах бөгөөд үүнийг холбодог нөхцөлийг хэлж байна гэж байна. За энэ жишээ нь хэлж байна. Зэжан зэ уула самна. Жишээ нь ингэж шүү дээ. Үзэгсэнтэй ч үзэгсэнтэй гэж байна тийм. Энэ дээр бодвол гэж байна. Зэ шиван ачин цэгний гэж байна. Үзэгсэнтэй хэмээх хоёр урд хойд хоёр үг байна. Энэ нь бол жан хэмээх авиагаар ши бүдмэд дагуулна. Жишээ нь ямар нэгэн суур болох одоо эмэгтэй хүн тийм эмэгтэй хүн мэдэд бол дүдбаа хамааруулах гэсэн үг. Түүнийг одоо үзэгсэнтэй сайхнаар илэрхийлж байгаатай адилхан юм аа гэж. Тэгэхээр эн чинь хоёр үгийн хоорондох утга санааг илэрхийлэхээс гадна өөр нэг тусгатгүй юмыг бол бас илэрхийлнэ гэж байна шүү дээ тийм ээ. Одоо жишээ нь үзэгсэнтэй гэдэг чинь өөр нэг эмэгтэй хүн их ч юм уу тэрэнд хамааруулж байгаа тийм утга санаа юм байна шүү дээ. Яг түүний нөхцлүүдийн тооцох юм бол жан, ан, ян гэсэн гурван нөхцөл байдаг гэж байна. Асуулт гэх юм бол жандүжийн дайын жүгэл гацуу асуултан дээр. Чимэглэн хураахын авианы үүрэг нь хэд байдаг юм бэ гэж хэлж байна. Энд 3 байна гэж жандүжийн жүгэл сүм байдаг гэж байна. Ган рейс нь юу вэ гэвэл цэг ачины төмбийн зэвжин гэж байна. Урд хойдын хоорондоо нийцэнгүй чимэг гэж байна. Мин төмбийн зэвжин. Жам гэдэг үг чинь дангаа бараг тэгээд яг нөхцөл төдийл болохоос биш. Өөрийнхөө одоо эерэг утга санаа, эсрэг утга санаа заасан тийм хос одоо дөрвөн үгийнхаа үгтэйг нийлжээж сая өөр юмны тухай илэрхийлэх нь шүү дээ. Үзэгсэнд гоё сайхан эсвэл үзэмжгүй муухай ч юм уу тийм утга санааг илэрхийлэх гэсэн. Тийм санаа юм байна. Тэгжээж одоо амиа ордог гэсэн үг юм байна да. За дүдбийн дондож өгөө. Минтэнбийн цэгжин гэж хоёр байдаг гэж байна тийм. Цэг ачины төмбийн цэгжин дан, минтэнбийн цэгжинний дан. Дүдбийн донд гэдэг нь бас нэг тусгайдаа хураангуйлахын утга тусаа ордог гэж байна. Жам дүд гэсэн байгаа шүү дээ. Жам гэж чимэглэхийн санаа энэ юм байна. Дүдбаа гэдэг нь хураахын санаа. Би чиг явна гэж жишээ нь хэлж байгаа шүү дээ. Нгааян руу гэж байгаа тийм. Би чиг гэж. Тэгэхээр бас энэ чинь хураангуйлах буюу одоо өөрийгөө хамааруулж байна шүү дээ. Би ч бас явна шүү гэж тийм. Тэр ч бас сайхан шүү гэж юм уу. Ийм мэдээ дүдбаа гэж энэ тэр утга санаанд давхар нэг юм нэмж байгаа. Түүнд хамааруулж байгаа. Хамаатуулж байгаа утга санаа юм. За Тэва гэдэг асуулт нь тийм. Хагжээжийн даан шивийн дан гангар явж байна. За үлдэгдэл сэлтгийг одоо авиа гэдгийн утга санаа нь юу юм бэ гэж. Хагжээжийн дан үлдэгдэл сэлтийн үлдэгдэхийн санаа нь бол гонгийн цэгдэн маа зүгээр. Өмнөх үг утга санаа одоо гүйцээл бүгээр тийм үү? Цэгдэн мазгуур гэсэн. Цэглэг шан данжуу. Гүйцээл бүгээр бас цаана нь үлдсэн үгийн одоо үлдэгдэл данжуу гэдэг чинь үзүүлэх гэсэн үг үү? Үзүүлэх гэсэн үг. Үзүүлэх үгийн үлдэгдэл байгааг илэрхийлсэн нөхцөлийг хагжаа буюу үлдэгдэл сэлтийн авиа гэж хэлж байна. Үүний нөхцөлний хүмүүс саадлгаатай бөхтөр дадаад юм үү дээ. Шууд бөхтөр дадаад юм уу дээ. Эсвэл шудраг дадаад юм уу дээ. Энэ гурван нөхцөл дөрмийн даваа найруулж очиход гурван холбоотой гэсэн үг шүү дээ. Сүм хагжаа гэж хэлж байгаа. Хагжаалаа яна гасээ та үлдэгдлийн нууг ялгах юм бол хэд байдаг вэ? Хагжаалаа яна сүм 3 байдаг гэж. Ган рейс яна гэж. Альваагүй гэж. Самжил хагжаа, дамжаал хагжаа, шандин хагжаа сүм байдаг гэж шүү дээ. За ингээ ялгаж энэ дотор. Үлдэгдэл дотор 3. Самжил гэдэг нь яг холбоос гэсэн үг тийм. Самжил завсар найруулна гэж. Холбоос гэж. Холбоос хагжаа гэж нэр тийм үү? Дамжаа гэдэг нь одоо юу? Андгай, тангараг тийм. Тангараг хагжаа гэж нэр. Шандин гэж бусдыг үүдгэх буюу бусдыг үүдгэх гэж хэлж болно баг. Эхлүүлэх гэсэн санаа. Дэм баг. Татах гэж хэлдэг л дээ.
шандны лагжаа гэж 3 байдаг гэж байна шүү. За нансесийн ажиад түүнийг дотор нь бас хуваах юм бол 8 болчдөг гэж байна. 3-аа хувааж байгаа юм уу те. Ангрээс нь альваа бол самжирлаа сум. Жишээ нь 8-аас ихний холбоост нь 3 байна. За жидбис жава дүйр хэмжээнд юм баг гэж байна. Жидба гэдэг нь одоо үйдж байгаа амар нэгэн амьтай болоод амьгүй юмс тийм үү? Юмс байна. Шава гэж аль нэгэн үйлийг бол дүйр хэмжээнд өгөө. Цагийн хувьд бол нэг цуваа цагаар гэсэн үг байна. Цуваа цагаар үүтгэх гэж байна. Дараа нь энд юу яана л да? Хайлбар гарна. Хоёрт нь гэж байна. Шаваны дүйр хэмжээнд юм баг гэж байна. GPS шава дүйр хэмжээнд юм байна. Хоёрт нь шаваны дүйр хэмжээнд хоёр үйлийг тийм үү? Дараалан үзүүлэх гэсэн тийм санаа илэрхийлж байна. Цагийн хувьд дараалан үүтгэх гэсэн. За хамгийн сүүлийнх нь юу гэж байна? Шаваны жигжирдүүд юм баг гэж байна. Хоёр үйл ажлыг нэгэн зэрэг үүтгэх юм 3 гэж байна. За энийг тогтоогоор авчвал зүгээр юм байна шүү дээ тийм. Самжирт нь эхнийх нь юу гэж байна? Самжир лагжаа, дамжаа лагжаа, шандан лагжаа гэж 3 байдаг гэж байна. Тэрнээс самжирт нь болохоор бас 3 болоод дамжаад нь 4 болчихж байна тийм. Яваад юм ба гэдэг нь ялгалыг үүсгэх гэж байна. Үүдгэх. Дэнцэг юм ба гэж, учир шалтгааныг үүсгэх гэж. Энцэг юм ба гэж. Энэ ч жумцсан болно тийм. Учир шалтгаан магад үгийг үүсгэх ба жаашид юм ба гэж. Дэлгэрүүлэн тал дэлгэр номлолтыг үүсгэх гэсэн 4. Ингээд энийг нийт багцлах юм бол 8 болно гэж хэлж байгаа юм. За энийг дэлгэрүүлж дараа нь тайлбарлаж болох юм байна. Энэ дэлгэрэнгүй гаруул одоо тэр үс тийм ээ. За дээр хагжээ гав дээр дээсүндээ найдан шин сүг маш ихний жумсан хангэрээ гэж байна. За ингэж хэлсэн мэт дээ. Хагжээн үест тийм үү. Дээдээ дээсүнгсэн 3 нөхцөл байгаа тийм үү. Тэгсэн энэс гадна 8 болон шин гэх мэтлэн өөр нөхцлүүд байгаа. Эдрийг ягаад тэр дотор тайлбарлаагүй юм бэ гэсэн мэт шүү дээ. Тэгсэн чинь дээдээ дээсүн гэдгээс 3-аас бусдыг нь номлоог очир шалтгаан, тайлбарлаагүй очир шалтгаан гэх юм бол түүнээс бусад тийм ээ. Дээдээ дээсүнээс бусад гэсэн үг шүү дээ. Одоо 8 болон жин гэх тэргүүд нь лагжээж юм эдгээр нь болохоор лагжаа буюу одоо нэг үлдэгдэл системээр одоо нөхцөл нь хэдий өрмөн боловч самжиржийн пард гэж хооронд холбоосын нөхцөл төдий болохоос энд ойшиг гангрангийн жүгрэл гэж тийм шууд болон одоо далд буюу одоо даширмын утгаар илэрхийлж байгаа. Даширмын утгаар аль нэгэнд нь ерөөсөө жүгэл сүмбо буюу сая хэллээ шүү дээ нөгөө орох 3 орн гэж хэллээ шүү дээ тийм 3 одоо үүрэг хариуцлага бол чаацамаа гэж бүрэн гүйцэд аюу ятгүй гэж байна. Гүйцэтгэхгүй гэж үүргээ бүрэн гүйцэтгэхгүй чав чунгаа буюу одоо их тийм явцуу байдаг учраас энд тайлбарлаагүй гэж байна. Одоо энэ дэдээдэсүн гэдэг бол саяын одоо 3 үүрэг хариуцлагыг бүрэн гүйцэтгэж чадж байгаа болвол нөгөө 8 болон шин гэх мэтлэн жин гэх мэтлэн нөхцлүүд байгаа шүү дээ. Тусдан заасан ба шүү дээ. Эдгээр нь бол саяын үүргээ бол бүрэн гүйцэтгэж чадахгүй гэж байна. Чадахгүйгээр барахгүй одоо их тийм явцуу хүрээнд гүйцэтгэдэг учраас энийг заавал энэ дээр одоо лагжаагийн нэр бүрэн зүүхээс байдлаар энэ дээр яах вэ гэж тайлбарлаагүй маа гэсэн тийм санаа.